Тэгэхээр эндээс юу ойлгож байна гэвэл яагаад бид нар ингээд цаг хоорондын хамаарал бусад 15 минутын чарт 5 минутын чарт гэдэг бусад цагуудын чартыг ер нь харж явах нь энд чухал гэдэг тийм сургамж авсан нэгдүгээр. Сайн байцгаана уу guys. Бүгдээрийнх нь харилцаа амьдрал сайн байгаа гэж найдаж байна. Тэгээд week 25 хүрэх чинь. Эх 7 хоногт news calendar дээр FOMC statement 4 өдөр тохиож байгаа. Тэгээд 1-р өдөр мэдээ байхгүй, 2-р өдөр мэдээ байхгүй, 3 дахьад 2 medium impact news event байгаа. Тэгээд 5 дахьад USA bank holiday болно. Тэгээд зах зээл амарна. Тэгээд ер нь яагаад ингэж мэдээ ингэж news calendar харах шаардлагатай байдаг вэ гэнгүүт зүгээр нэг юм бид нар яг ямар өдрөөр арилжиж болох вэ? Яг хизээ илүү бид нар өндөр магадaltaй арилжаа хийх боломжтой гэдгийг бид нар news calendar-аар тодорхойлж болдог. Жишээлбэл 4-р өдөр хэдүүлээ FOMC statement гэж штэ. 4-р өдөр бол зах зээлд нэлээд хөдөлгөөнтэй байна гэдэг тийм юг авч штэ бид нар энэ мэдээллээс тийм үү. Тэгэхээр FOMC statement бол өдөр 2 цагаас Америкийн цагаар бол 2 цагаас яадаг тийм. Тэгэхээр FOMC statement өдөр явж байгаа юм чинь өглөөний Нью-Йорк opening зах зээл илүү тийм мэдээ гарах хүртэл тийм consolidation тийм баг тийм нэг тийм sideway хөдөлгөөнөд явах боломжтой тийм үү. Тэгэхээр энийг бид нар юу гэж хөрвүүлж болох вэ гэнгүүт өглөө ер нь харилцаа хийвэл бид нар маш бага магадaltaй ашигтай арилжах бага магадaltaй л гэсэн үг. Энэ мэтлэн ингэж мэдээг ингэж бид нар хөрвүүлж өөрсдийнхөө арилжаанд ашиглах боломжтой байна. Тэгвэл яг энэ FOMC statement гэдэг жишээлбэл энэ 7 хоногт эх 7 хоногт бид хизээн яг энэ 4-р өдөр ашигтай арилжиж болох вэ гэнгүүт яг мэдээний үеэр арилжаанд орох аюултай тийм үү. Зах зээл бол ингээд дээшээ доошоо ингээд шууд ингээд 100 point ч юм 200 point ингээд шууд хөдлөх боломжтой. Бид нар хичнээн stop loss тавьсан ч гэсэн тэр stop loss мөн цохогдно тий. Тэгэхээр бүр ингээд тэгж 100 point дээшээ доошоо хөдлөх боломжтой юм бол бид нар 100 point-аас илүү stop loss тавина гэдэг ч юм уу маш том stop loss тийм үү. Тэгэхээр ер нь бол мэдээний үеэр арилжаа хийх маш эрсдэлтэй. Тэгээд энэ FOMC statement энэ 2 цаг гээд эхний FOMC statement бол 2 ингээд stage буюу 2 үе шаттай ингэж price delivery явагддаг. Тэр нь эхнийх нь болохоор 2 цагт нэг news FOMC яг жинхэнэ statement нь 2 цагт яваад. Тэгээд 2 цаг 30 минутанд дахиад нэг conference юм хурлын юм мэдээ цацагддаг тий. Тэгэхээр 30 минутын зайтай ингэж 2 юм stage delivery болдог гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? 2 цагт нэг мэдээ явчаад тэр нь зах зээл аль нэг тийшээ хөдөлгөөнтэй дээшээ ч юм уу доошоо ч юм. Тэгээд тэр хөдөлгөөн false буюу хурамч хөдөлгөөн байх магадaltaй байдаг. Тэгмээд 2 цаг 30 минутын хөдөлгөөн яг жинхэнэ тухайн өдрийн хөдөлгөөн ч юм уу тий. Яг тийм хөдөлгөөн орж ирэх боломжтой. Тэгээд FOMC-ийн Нью-Йорк session өглөөний харилцааны session бол магадлал багтай гэж бид нар эндээс тийм мэдээлэл авч байна. Тэгвэл 3 дахь өдөр том мэдээний өмнөх өдөр бас зах зээл тийм актер хөдөлж өгдөггүй ингээд явах гэдэг нь мэддэггүй ингээд зүгээр дээшээ доошоо ингээд consolidation байгаад байдаг тий. Тэгвэл бас 3 дахь өдөр бас бага магадaltaй өдөр болох боломжтой гэсэн үг. Тэгээд 2 дахь өдөр бол 1 дахь 2 дахь өдөр бол мэдээ байхгүй. Тэгээд ерөөхдөө бол гайгүй боломжийн магадлал өндөр зах зээл гэж хамгаалж болно. Тэгээд 5 дахь өдөр банк holiday гэж штэ. Тэгээд ер нь бол энэ 4 дахь өдөр FOMC statement-тэй өдөр бол арилжааны хамгийн сүүлийн өдөр байх нь штэ. Тэгэхээр энэ өдөр яах вэ гэнгүүт бүр том хөдөлгөөнүүд бүр амар хөдөлгөөнүүд орж ирэх магадaltaй гэсэн.
Яг тэгвэл 5 дахь өдөр арилжаа явагдах юм чинь 5 дахь өдрийнхөө одоо тэр хөдөлгөөнийг зах зээл 4 дахь өдөр шахах магадaltaй гэсэн. За энэ мэтлээ ингээд мэдээг хэдүүлээ ингэж арилжаандаа ашиглаж байвал зүгээр. Тэгээд яг хизээ чиний одоо өндөр магадaltaй ашиг их өндөр магадaltaй арилжаа хизээ болох вэ гэдгээ чи ингэж тодорхойлж бодно. За доллар индекс weekly chart харагдаж байна. За weekly chart дээр би хэлжсэн. За энэ дээр нэг weekly FIJ байсан дээ. За энэ weekly FIJ дээр support аваад. За энэ хэд 7. Тэгээд яг 6 сар гараад яг энэ 6 сарын хамгийн ихний 7 хоногийн candle ингээд дэше маш хүчтэй хаагдсан тий. За тэнгуут нь би за долларыг ер нь дэше явах магадaltaй байна гэдэг өмнөх 7 хоногт ярьсан. За тэгээд дэше арилцсан. Гэхдээ өмнөх 7 хоногт ингээд доор хаагдсан байна. Гэхдээ энэ 100 643 гэдэг цэг стил одоо арилжиж болох цэг харагдаад байгаа. Өдөр яг тэгвэл энэ FIJ цэгээс нэлээд дээр ингээд арилжаад айлтын дээр хаагдсан байгаа болохоор энэ bullish price хөдөлгөөн ер нь дэше дахиад үргэлжлэнэ гэж таамаглаж байгаа юм. За тэгээд daily chart дээр болохоор ингэж харагдсан. За daily дээр энд нэг FIJ бас үүсгэсэн. За энэ FIJ-ийнхаа одоо 50% буюу 50% дээр ингэж арилцсан. Тэгээд ингэж дээр хаагдсан байна. За энээсээ price бүр бидний одоо миний таамаглаж байгаа үнэхээр дэше байх юм бол яг энэ gap-ээс дэше арилжаад ер нь энийхэн доор ингэж арилжахгүй байвал зүгээр. Тэгээд дэше ингэж явах хэрэгтэй. За хэрвээ энийхэн доор арилж чадах юм бол жоохон асуудалтай болж байна те. Бид нар дэше харах жоохон хэцүү болж байна. За Nasdaq харагч байна. За Nasdaq өнгөрсөн 7 хоног дэше хаагдсан bullish candle. За тэгээд энд нэг volume balance байгаа. За энэ дэше арилжиж байна. Тэгээд энэ weekly gap дээр still support аваад дэше хаагдсан байна. За тэгээд дахиад all time high Nasdaq 30,000 гэдэг price-ыг эвдэх магадaltaй харагдаад байна. Гэхдээ weekly chart дээр ингэж харагдаж байгаа боловч хэдүүлээ daily chart дээр харахаар daily chart дээр нэг юм эвгүй төр зураг үүсэж байгаа. За энд buy side гэдэг явагдаад энд all time high хийгээд price онсон тийм үү. Тэгээд энд market structure shift хийсэн. Тэгээд энд нэг бас bearish FIJ үүсгэсэн байна. За тэгээд энэ bearish FIJ-гээс resist аваад байх юм бол price доошоо энэ weekly энэ gap-лгаа дахиж арилжах боломжтой. Тэгээд энэ 28227 гэдэг цэглүүд арих боломжтой харагдаад байна. За тэгэхээр хэдүүлээ эх 7 хоногт энэ FIJ-г daily FIJ-г ер нь бол price яаж арилжах вэ гэдгийг харъя. За эндээс resist аваад доор ингэж хаагдаад байх юм бол ийшээр нь арилжсан. За энийгээ бид нэр дээшээ гэж харах юм бол энийхэн дээр хаагдаад тэгээд ийшээ дахиад 30,800 цэглэв давтлах магадaltaй гэсэн тийм зур зураг харагдаж байна. За daily chart дээр market structure shift хийсэн Nasdaq тэгээд 4 hour chart дээр 4 цагийн chart дээр бас хийсэн байгаа даа. За тэгээд ер нь бол маш эвгүй тэгээд ер нь зах зээл доошоо шилжих тийм төр зураг ер нь ажиглагтаад байгаа Nasdaq индекс маркет дээр. За S&P ялгаа байхгүй. За S&P энд бас нэг volume balance үүссэн байна. За ийшээ өнгөрсөн 7 хоногт арилжсан. Тэгээд энд support болж байгаа weekly FIJ байгаа. За тэгээд daily chart дээр бас энэ дээр нэг энэ daily FIJ бас адилхан S&P дээр үүссэн байна. За энэ дээр resist аваад доош харилцсан. Тэгээд одоо дахиад ийшээ нэг арилжсан. За дахиад ийшээ нэг ирж арилжаа. За энэ дэх хүрээд за зах зээл доошоо явах одоо тийм прогнозтой гэвэл
яг эндээс resist авах боломжтой. За энэгээ дээш сэтгэх юм бол харин төлөө дахиад all time high хийх магадaltaй харагдаж байна. За тэгээд Dow Jones ялгаагүй. Тэгэхээр Dow Jones бол нөгөө хоёроо бодвол илүү bullish одоо байдалтай харагдаад байгаа. За алт дээр би ярьжсэн тий. За эндээс ингээд доошоо ингээд доошоо маркет ингээд явах гэж байна. Тэгээд би энд хэлжсэн тэгээд 4164 тэгээд 4478 гэдэг энэ чиглэлээр харилцаж байна гэсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт 4164 гэсэн чиглэлээр харилцсан. Тэгээд weekly би эндээс price ингээд доошоо явна. Gold алт бол ингээд доошоо гэж ярьжсэн. Тэгээд харилцсан байна. За тэгээд энд 4000 очлоо 4043 гэдэг цэглэл одоо эх 7 хоногт харилцах байх гэж харж байна. Биткойн дээр биткойн weekly chart за биткойн би эндээс л онно гэж ярьжсэн тий. За тэгээд 59977 гэдэг цэглэлөө би харилцсан. Daily chart дээр ингэж харагдаж байна. За тэгээд ийшээ арилччаад одоо нэг жоохон дэшээ pullback хөдөлгөөн орж ирж байгаа юм шиг харагдаж байна тий. За тэгэхээр энэ pullback хөдөлгөөн яг зөвөр хэсэг хугацааны дэшээ ингэж price accumulation хөдөлгөөн хийгээд тэгээд NFIG лөө харилцаад тэгээд доошоо дахиад distribution хөдөлгөөн үргэлжлэхээр биткойн дээр харагдаж байгаа. Тэгээд би энд 49111 гэдэг цэгийг таргет хийж байгаа гэдэг өмнөх бичлэгүүд дээр ярьсан байна. Тэгээд 59977-өөс таргет хийжсэн. Тэгээд тийш харилцсан. Тэгээд харамсалтай нь өөрөө нэгч харилцаа би зөвхөн доошоо харилцаанд энд хатал орно гэж ирсэн болооч нэгч хийж чадаагүй. Жоохон харамсалтай. За газрын тос мөрсөн 7 хоногт доошоо харилцсан тий 84.28 гэдэг price дээр одоо явж байна. Тэгээд би энэ weekly gap-ыг inversion gap болгож ашиглана гэдэг ингээд шараар тэмдэглэсэн байсан. За энийг inversion болгож ашиглаж байна. За тэгээд ойрын хугацаанд 78.97 гэдэг цэглэлээр харилцах магадaltaй гарч байна. Тэгээд бүр 76.73 авч байна. Тэгээд дайны нөхцөл байдал гайгүй сайжраад ах юм бол газрын тосны үнэ угаасаа доошоо буун. Тэгээ бүр доошоо 70-д төрлөө орж ирэх магадaltaй. За тэгээд өнгөрсөн 7 хоногт ямар ярилцаа авснаа хэдүүлээ харцгаа. За энэ нэгдүгээр ярилцаа харагдаж байна. За нэгд өдөр энэ 30 минутын кандл харагдаж байна. За би энэ 30 минутын энэ гэпийг доош сэтгэх юм бол би энэ за эндээс шорт орё гээд. За тэгээд доор ингээд хаагангууд нь дараагийн кандлийн open дээр ингэж шорт орсон ба. За тэгээд дээшээ stop loss нь $100 ингэж авах тавьсан ба. Тэгэхгүй бол яг тухайн өдөр би margin яг миний харилцдаг брокер margin өсгсөн байсныг мэдээгүй. Тэгээд ерөнхийдөө бол margin маш өндөр байсан болохоор том stop loss ер нь бол шаардж ирсэн.
За тэгээд энэ арилжаа яг доошоо явгот нь би арилжаагаа ерөөхдөө бол татаад юуг нь хаацсан байсан. Эрслээ жоохон багасгацсан байсан. Тэгээд нэг $65 өдөр авцаа. Stop-loss эндээс тэгээд би зах зээл ингээд доошлоо ирэнгүүт нэг яаж байгаа. Stop-loss багасгацсан байсан. За тэгээд 1 минутын чартаар гэж. За 1 минутын чарт дээр би 2 дахь шорт оруулсан байсан. За энд buy side liquidity авагдаад тэгээд энд market structure shift хийгээд тэгээд доошоо distribution хөдөлгөөн явуулсан. Тэгээд ийшээ дахиад accumulation хөдөлгөөн энд бий болсон. Тэгээд тэгснэ энд дахиад market structure shift хийсэн. Ер нь бол маш их ингээд доошоо market structure shift хийгээд эргээд бол айгүй тийм A+ гэж хэлэхээр ер нь stop бүрэлдсэн байсан. Яг $1 минутын шорт дээр шүү дээ. Тэгээд би шорт арилжаанд ороод энэ $55 ирстэй юусэн боловч энэ арилжаа маань stop-loss захтад гарцсан. За тэгээд 15 минутын шарт дээр нэг ийм дүр зураг гарчихсан. Энд нэг 15 минутын FIG байсан. За энэ FIG дээр ерөөхдөө ингээд доошоо сэтгэлж чадаагүй ингээд эндээс ингээд спорт аваад ингээд энэхэн доор ерөөсөө хаагдчих чадаагүй candle. Тэгээд ингээд явчихсан. Гэхдээ 30 минут дээр хаагдсан харагдчихсан. За энэ нэг цаг дээрсэн хаагдсаар байсан. За тэгээд би юу гэж бодсон гэвэл 15 минутын энэ FIG би харж ирсэн. Гэхдээ би 30 минутын FIG илүү том цагийн одоо candle-ыг би илүү найдвартай юм болов гэж одоо бодоод илүү том цагаа харъя гэдэг том цагийн хөдөлгөөнүүд яаж явагдах нь. Тэгээд нэг цагийн FIG 30 минутын FIG дээр candle доор хагдангууд нь би ингээд арилжаанд орсон. Тэгээд би 15 минутын FIG-г ерөнхийдөө бол чартыг ер нь бол нэг тийм фокуслахаа болцсон байсан. Нэг өдөр. Тэгсээ чинь яг 15 минутын чарт дээр яг ерөнхийдөө бол яг илүү яг тийм гол тоглолт явж исэн гэх юм уу. За тэгэхээр эндээс юу ойлгож байна гэвэл яагаад бид нар ингээд цаг хоорондын одоо хамаарал одоо бусад одоо 15 минутын чарт 5 минутын чарт гэдэг бусад одоо цагуудын чартыг ер нь харж явах нь энд чухал гэдэг тийм одоо сургамж авсан нэг өдөр. За тэгээд нэг өдөр $142 алгадлуулсан. За тэгээд би энэ дээр уулна бас нэг long арилжаанд ингэж ороод тэгээд бас нэг $15 яттай эрсдэл хүлээсэн. Гэхдээ тэр long арилжаагаа барьж чадаагүй. Яг тэгвэл би өмнөх 2 арилжаа ингээд алдсан. Тэр ихэд бол тэр 3 дахь арилжаа бол би авах шгүй арилжаа байсан. Тэгэхээр 4 зурцсан арилжаа гэсэн. За тэгээд тэр үед тэр 3 дахь арилжаагаа барьжсэн бол би ингээд long арилжаагаад тухайн өдөр ашигтай дуусах боломжтой байсан боловч яг нэг эхний 2 арилжаагаа алдсан гэдэг тийм нэг дөрмөй зөрчиж байгаа сэтгэлжтэй байсан болохоор яг сайн барьж чадаагүй. За энэ 3 дахь өдрийн арилжаа гаргаж байна. За 3 дахь өдөр S&P day юусэн тэгээ би 2 дахь өдрийн арилжаа хийгээгүй. Яг тэгвэл 2 дахь өдөр яг арилжааны стаб бүрдээгүй тэмүүлэн завгүй тэгээд заавал арилжах албатай биш гэдэг арилжаагүй. Уушаа би арилжааны стаб ч юм уу тэгээ зах зээл ингээд яг чиний хүснээр ингэж хөдөлгөхгүй байгаад харагдаад байвал нэг тийм хүчилж арилжаанд орох ямар ч шаардлагагүй. Зүгээр л тухайн өдөр арилжах байхад л бол. За энэ 3 дахь өдөр S&P day байсан. За энд buy side liquidity авагдсан. Тэгээд энэ buy side liquidity авагдсны дараа энэ 15 минутын chart дээр ерөөдөө энд market structure shift хийсэн. Тэгснэ энэ 15 минутын FIG байсан. Энийг энэ өөр тэнгууд нь би энд sell limit тавиад энийгээд арилжаанд орсон байна. Short арилжаа. За тэгээд short арилжаа маань энэ доошоо энд 2 R ашиг хөрөнгөт нь би энд break юмшихад арилжаагаа эрсдэлгүй болгосон. Тэгээд энэ дээр бичлэг хийсэн та нар утсан баг. Тэгээд 4R ашиг энд хараад харж ирсэн. За тэгээд арилжаа маань энд ингээд 11 цаг 52 минутанд ингээд биелээд ингээд 3 дахь өдөр нэг арилжаанд ороод ийм ашигтай дууссан байгаа.
За энэ 4 дахь өдрийн арилжаа гарч байна. За 4 дахь өдрийн энэ арилжаа бол ингээд одоо эргүүлээд харахад ингээд ер нь бол эрсдэл айгүй багтай эрсдэл багтай нэмэлт магадлал багтай арилжаа байсан мó. Яагаад гэвэл энд нэг ингээд айгүй цэвэрхэн одоо дабл тав бот гэж ярьдаг. Тэгээ ингээд үүсцэн байгаа. Тэгээ гэснээ энэ bicycle-тэй авдаг байхад би ингээд доош арилжаанд орсон. Ер нь бол liquidity purge явагдаагүй байхад ингээд арилжаанд орох ер нь жоохон тийм өөрөө liquidity болно л гэсэн. Тэгээд дөрөв өдөр өнөхөд бол би илүү хүчилсэн арилжаанд орсон юм ингээд ирээд хараад тэгээд арилжаанд орохгүй байсан ч болохоор байсан. Тэгээд энэ арилжаа маань дэшээ ингээд stop loss цогтод гарцсан. За тэгээд дахиад зах зээл энэ 5 минутын FIG дээр resist аваад доошоо ингээд доор хаагтангууд нь би энд 2 дахь шорт оролт орсон байна. 72.9850 гэдэг price дээр. За тэгээд энд нэлээд бас өндөр бараг 6-7-аар ийм ашиг ингээд харж ирсэн. За тэгэхээр энэ арилжаа ерөөхдөө бол доошоо гоё явсан. Тэгээд энэ liquidity ингээд бүгдийг нь авсан. Тэгээд энд доошоо энэ хөрөнгөд нь BSL энд шахна гээд яг энэ дээр бас бичлэг орсон. Бичлэг өнөдөр орж байгаа. Тэгээд та нар үзээрэй. Тэгээд энд эрсдлийн доор буулгасан байна. За тэгээд ийшээ арилжангууд нь бүр энд би брейк юм шахсан. За энэ дайл хэдэ юм би бараг 3-аар $150 эдрийн ашиг хийцэн байсан. Тэгтээ илүү энд хол харж ирсэн. Тэгээд яг зөвхөн орой үед арилжаанд энэ 7 хоногт ч маяг арилжаанд орчихдоо өөрөөсөө юу анзаарсангууд арай нэг жоохон тийм хэтэрхий жоохон өөртөө ихтэй болоод байгаа гэх юм. Тэгээд жоохон өөртөө ихтэй болоод ирэхээр нэг илүү том ашиг хийчих гэсэн нэг тийм илүү урт арилжаа барьчээ. Тэгээд нэг тийм ят болоод ингэж шиг байна. Тэгээд ерөөхдөө бол миний нэг risk to reward ratio ч юм болохоор 2-1 штэ. Би $50 штэ ер нь $100 хийж хэвчтэй тий. За тэгээд энэ арилжаа маань харамслан ингээд дэшээ намайг stop loss цогтоод гарцсан байна. За тэгээд $70 алдсан. Тэгээд 4 дахь өдөр тэгээд тэгтээ still аккаунт маань ер нь нэмэгтэй яг нэг $40 нэмэгтэй хэмэд энэ 7 хоногт болсон байна. Тэгээд энэ 7 хоногт нэг дэх өдөр 3 арилжаанд орсон, 2 дахь өдөр арилжаанд орсон, 3 дахь өдөр нэг арилжаанд ороод би энэ байсан. Тэгээд 4 дахь өдөр 2 арилжаанд ороод нэг алдагталтай нэг брейк юм арилж байсан. Тэгээд 5 дахь өдөр арилжаанд ороогүй. Тэгээд энэ 7 хоногт нэг юм хөнөг байж. Тэгээд эх 7 хоногт болж бай.